Юу вэ гэхээр энэ дотор 66 ширхэг цоохор ирвсэн харьсан. Одоо Snow Leopard гэдэг шүү дээ, тэ. Улаан номонд орсон амтан. Тэр нь болохоор гайл дээр хурагдсан тэр арснуудыг нь авч ингэж цуглуулга хийсэн. Одоо дэлхийд Монголд би буруу санааг бол 1000 хэдэн зуул байна уу да. Цоохор ирвсэн. Улаан номонд орсон амтан. Тэгэхээр энэ 66 ширхэг нараа арсна. Үнний завсар ингэ авчуулагдсан байж байна. Тэгээд энэ гэр айгүй гоё таалагдж байгаа маань монголчууд ч хааны синти чинь хос синтитэй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний синтитэй байдаг. Тэгээд яг тэр үгээр хийсэн. Ингээд нийт 6 ширхэг юм жижиг ширээ. Тэгээд голдоо нэг том хаан хатны юм ширээтэй. Энд чинь алтаар шарсан те. Шарч хийсэн. Тэгэхээр алтадмал ганц сонирхолтой юм. Би энд нэг юм анзаарлаа. Энийг хараа. Яг энэ ширээмэрээ тавиад хундаг мундаг тавьсан байгаа шүү зөө. Ер нь бол энд ингээд уулзалт муулцыг гадны зочночтой авчруулсан янз бүр юм байна. Энийг хараа. Энэ тэрэг болохоор модны үндсийг одоо хамгийн хатуу хэсэг нь шүү дээ, гаргаж ирж аваад дундуур нь төмөрнүүд ингэж шигтгэж өгөөд ийшээ нэвт хатсан төмөрнүүдтэй. Тэгэд энэ голдоо бас ингэж нэвт хатсан төмөрнүүдтэй. Тэгэхээр бидний хэлдэг нөгөө торгоны замыг туулах чадaltaй хөсөг тэрэг гэдэг чад ийм л нэлээд хүн тараа. Нэлээд хүнд ийм ид байсан байна да. Тэгээ 17 дугаар зууны үе яг ойрог ид. Ингээ бэж. Битүү цоохор ирвсэн арьсууд байна. Энэ чонны арьс байна. It's okay. Иви. Окей, заавал энийг хийчих за. Окей. Болох уу? Энэ дондог дулам хатны ашиглаж исэн толь. За энд бол ингээд яг Монгол ном. Энд хурж болох байсан уу зүгээр авах гээд үзээд. Хэлбэр нь бол Монгол, гэхдээ ясмаас байхгүй юм байна. Мод юм байна. Одоо энэ чи ившил гэх гээд байгаа шүү дээ. Тэ. Тэгээ энэгээр ингэж толт юм байлаа. За би удахгүй сур 10 гарах хичээлнэ. Тэгээ хамгийн амар юм энэ зөө. Сумаа энэ дээр тавьж байгаа монголчуудыг энэхийн уран дээр. Тэгэд энийгээ эрхийгээр ингэж бариад ингэж барьж хагаад 3 урам 2 урам биш шүү дээ, тэ. Монголчууд бол зөвхөн эрхийн уруугаар. Тэгж хагаад одоо дээр үе снайпер гэсэн үг шүү дээ ч одоо. Зайнаас те хавт хасрын хүү Исүнгэгийн 500 хэдэн метр үлээ харавсан. Чингисийн чулууны бичиг гэж тэрэн дээр бүр баримттай байгаа шүү дээ. Хагас километр харвна гэсэн үг шүү дээ. Монголчууд ч алд дэлэн метр гэж хэмжиж байгаа шүү дээ те. Гонгорох монголчуудын хэмжигтүүн чи үлээ алд дэлэм тохой төө сөм чи яаж явдэ? Төө нэлээ. Ингэж дунд хуруугаараа. Сөм юм. Мохор сөм. Ямах гэж яг энэ эрхийн урны жижигхэсгэрөө. Нэг ямах гэж энийг хэлсэн. Сантиметр гэж байхгүй шүү дээ. Сантиметр, метр, фут, фит. Наа тийм байхгүй. За манайхаа Монголын өв соёлын хичээлдээ давтаа борлоо. Энэ бол саадаг. Нумаа саадаг. Ойлгосон? Нумаа саадаг гинэ. Биш буруу хэлчихлээ. Нумаа саадаг юм шүү. Саахгүй. Нумны саадаг. Энэ болохоор сумны хоромсог. Яа, Монголын өв соёл орно гэж байна. Одоо бас нөгөө морины уртлын хойтлын юм байгаа шүү дээ, тэ. Хөмөлдрөг, худраг. Хэвээ уртраг өргөг гэж байгаа юм шиг. Монгол хэл сурах гэсэн монгол хүн байж байна. Манай шинэ дайчин маань ирсэн байна. Шинэ дайчин маань хоймор заларж байна. Цаа чин бол өөрөө мэдж байгаа юм чи. За энд бас нэг юм юу гэхээр яг 17 дугаар зууны үеийн дайчин хүний хуйг дуулга. Төмөр хуйгтай. Эмчэнэ талтай. Энэ бүр яг олдор оргил гэж байна. 17 дугаар зууны үе. Чи мантгас цаатны үе гэсэн үг шүү дээ. 1600 он гэхэр чи. Үзүү үсгэр юм зөөлөвчтэй. Үзүү холохгүй нь толгой гэж. Оо. Тийм байна те. Энэ юугаар хийсэн бол энэ зүйлийг? Сур хийчт юм шүү дээ. Хүзүүнийхээ хэсгээр сур хийчихнэ. Колцоо бол нэг чинь нарийн харуул. Колцоо бол нэг тавлцсан. Бүгд тавтай. Энийг хийнэ чи энд одоо хідэн колцоо байгаа юм бэ? За бүгдээрээ гарч арай өөр дахиад нэг өргөтэй танилцъя. Би курч хавт байж байгаа. Энд дэштара WC угаасаа мэдэн шүү дээ 0 гэсэн үг шүү дээ. Guys. Их цасаг хуйланд Монгол хүн гэртээ бие засч болдоггүй хуйлтай. Гадаа байдаг. 0 гадаа байдаг. Гэртээ те гэрийнхээ хойморт аав ээж нь заларж байгаа ийм үед гэртээ хөнгөрж хүндэрж тортой. Ямар хүмүүн гинүү? Хүмүүн дам